Том ойрын ирээдүйд хинч гадаад төрхөндөө шаналж суух хэрэггүй болно. Учир нь нэгэн онцгой вирус бий. Тэр жирийн хүнийг танигдахын аргагүй өөрчилж чадна. Ингээд л хормын дотор төгс царайтай болно. Гэхдээ төлөх үнэ нь нэлээд өндөр. Тэнгэр минь цус нүдрүү минь үсэрчихлээ. Энэ түүхийг Парисын дээдсийн загварын 7 хоногоос эхэлье. Өндөр нуруутай үзэсгэлэн тэмэгтэй модель тайзан дээр алхаж байлаа. Гинэт тэр бүх биеэрээ шатаж буй мэт халууд өв. Магнаа дээр нь хөлс сувдан туслаар бур зайв. Эргэж хартал нэг үзэгч ус ууж байв. Модель огтхомч тэнэгэлсэлгүй тайзнаас үсрэн буулаа. Усны савыг шүүрч аваад тасралтгүй залгилж эхлэв. Түүний хөдөлгөөн туйлын бүдүүлэг догшин байлаа. Саатуулах гэсэн үзэгч рүү хүртэл гар хүрв. Тэгээд нэг мотоциклийг булаан авч дахин одлоо. Үзэсгэлэнт модель замын урсгалд сүрэн давхсаар нефт машин дундуур галзуу мэт сүлжин өнгөрөв. Уулзвар дээр хүрэх үедээ тэр ямар ч азгүйгээр нэг машинтай мөргөлдлөө. Бүх биеэрээ газар савн унлаа. Шилбэн газар дээрээ хугарчээ. Гэвч аимшигтай нь модель өвдөлт мэдрэхгүй сүнс шиг дайвалцсан хамгийн ойрын ресторанд орлоо. Тэгээд ус булаацсан шин тулаан эхлэв. Хин эсэргүүцэн тэр даруй эргэлзэлгүй дайрч байлаа. Ширээн дээрх бүх усыг дуустлуу. Дараа нь хөлөөж ирсээр ариун цэврийн өрөө рүү ухсхийв. Суултуурын усыг хүртэл галзуу мэт залгилж эхлэв. Гэвч түүний бие дотор гал дүрэлзэж байгаа мэт байлаа. Толгооноос нь бүр уур савсаж эхлэв. Тэр үед ресторан гадаа цагдаа нар аль хэдийн ирчихсэн байв. Харин модель үүнийг өчүүхэн ч тоосонгүй. Гэвч тэр дөнгөж танхимаас гармагц. Хормын дотор тоо томшгүй буу замыг нь таглав. Үзэсгэлэнт модель шаналсан дуу гаргав. Тэгтэл дараагийн мөчөд. Энэ хачирхалтай жигтэй хэрэг тун удалгүй нийгмийн бүх хүрээний анхаарлыг татав. Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Купер болон Жордан даруйхан ирж мөрдөн шалгалтад туслав. Хэргийн газрын үзлэгээс ирсэн мэдээгээр моделийн хэвийн бус авир нийтдээ 5 хүн амиа алдаж 7 хүн шархагдсан байна. Үүнээс ч ихтэй нь 6 сарын өмнөх Лондон мөн 5 сарын өмнөх Берлинд эхлээд сангаж дараа нь өөрөө шатсан ижил тохиолдол гарч байжээ. Задлангийн дүнгээс харахад нас барагчид амьддаа ямар ч юм хэрэглээгүй байв. Ганц хэвийн бус зүйл нь биеийн доторх хэм асар өндөр байсан. Дотор эрхтнүүд нь шингэрч бүр нүүрсдсэн байлаа. Яг л хүний бие өөрөө шатсан мэт. Гэвч хэргийн газраас шаталтыг дэмжих ямар ч бодисын мөр олдсонгүй. Жордан бодлогошин толгой дохив. Тэгэхээр тэр яагаад тасралтгүй ус уусныг тайлбарлаж болно. Харин бие нь яагаад хайлж байсныг тайлбарлаж чадахгүй. Купер Жордан хоёр нэгэн зэрэг ойлгов. Энэ хэрэг ердийн зүйл биш. Тэд удалгүй 3 нас барагчийн мэдээллийг татаж үзв. Тэгээд тэд бүгд мэрэгжлийн модель байсныг олж мэдв. Гэвч сурталчилгааны зураг нь хэдэн жилийн өмнөх амьдралтайгаа бараг 2 өөр хүн шиг байв. Төрсөн их нь ирсэн ч танихгүй байх биз. Үүн дээр бас нэг хачин нийтлэг тал байлаа. Тэд бүгд ажил мэрэгжлийнхээ сойлон гарч байсан 2 дахь жилдээ хэрэгт өртсөн байв. Гэвч энэ 3 хүн өөр агентлагаас гаралтай. Хоорондоо огт танил биш. Харахад ямар ч холбоо сүлбээ алга. Жордан зөвхөн дээд түвшний гоо заслын технологи л хүнийг ингэж төгс хэлбэрт оруулж чадна гэж таамаглав. Үүнийг жирийн нэг хүчний хийчих ажил биш. Харин нөгөө талд байгаа Жери бол туйлын өөртөө итгэлгүй нэгэн. Эсрэг хүйстэй харилцахыг хүсдэг тарган хүү. Тэр өдөр тэр санамсаргүйгээр харлаа. Чат өрөөний борлуулалтын зар хідэнтэй эргэлцсэний эцэст Жери зориг гарган орлоо. Танилцуулахад байсан гоо сайхны имлэг рүү хүлээн авахчийн нүүрний хөшүүн булчин их л эвгүй харагдана. Гэхдээ амнаас нь гарч буй үгс нь харин ч хорхой хүрмээр Жери өөрийгөө имлэгт бүрэн даатгачвал хүлээн авахч түүнийг хувиргаад өгнө гэж амлав. Олон бүсгийн мөрөөдлийн залуу болгон намайг л даатах би зохицуулъя. Хитэн яс хууг зохиход л болоо. Хэдхэн сарын дараа Жери имлэгээс гараад шууд ганцаараа баар руу очив. Тэр өөрийн биеэр гоо сайхны мис заслын үр дүнг шалгах гэж байлаа. Төд удалгүй. Нэг үзэсгэлэнт бүсгүй өөрөө дөхөж ирээд мэдчлээ. Тэгээд өөрийн үдшилтэд өрөв. Жери угаас тэгж бодлоо. Өөрийнх нь царай зүс нөгөөг нь уяраасан гэж бүжиглэхдээ ч ёстой бүхнээ гаргав. Гэвч үдшилэг дуусахад баарны эзэн төлбөрөө төлөөд яв гэж сануулв. Жери тэгж байж л ойлгов. Хитэн бүсгүй аль хэдийн явчихсан байжээ. Өөрөө нэг их том хохирогч болчихож хөөхий Жери улам л уур хүрв. Тэгээд шүн дөлөөр буутай имлэг дээр тооцоо бодохоор очлоо. Тэр өөрийгөө хууртагдсан гэж боджээ. Ийм царайтай бол өмнөхөөсөө ч дээрдэх юм алга. Хүлээн авахчийн 2 хөлс салган чичрэв. Тэгээд өөрт нь нууц зэвсэг бас бий гэж яаран хэлв. Заавал Жеригийн төрхийг төгс болгоно гэлээ. Жери эргэлзэн тэнэгэлцээр хүлээн авахчийг дагав. Зочид буудлын өрөөнд хурч ирэв. Хүлээн авахч уурсан Жериг байнга тайвшруулж төвчээртэй хүлээ гэж дахив. Төд удалгүй бүхэн курткатай нэг эмэгтэй өрөөний хаалгыг тогшлоо. Хүлээн авахч дотроо хідэн үг шивнээд чимээгүйхэн гарч одов. Харин тэр эмэгтэй бүхэн курткаа тайлаад хөнгөн алхсаар Жеригийн өмнө ирэв. Би чамайг сайн харж хандна. Маргааш өглөө эрт Жери сэрэхэд бүсгүй аль хэдийн явчихсан байв. Гинэт би юм жаахан тавгөөрхөв. Тэгээд яаран зөөгчөөс ус халууны шил авчир гэж гуйв. Жери хэмжээд нэг их цочлоо. Түүний халуун хэвийн хэмжээнээс савгүй өндөр байлаа. Гинэт биеэр нь тисхийн аргагүй өвдөлт орж ширүүн чичиргээ дагав. Жеригийн барцгаар арьс томоороо хууларч эхлэв.
Хэдий хэр хугацаа өнгөрснийг бүү мэд. Өрөөнд нэг л махан хүр хорхой шиг зүйл үлдсэн байв. Жерри хүч гарган гаднах наалдамхай бүрхүүлийг цоолж, хоргоо цөмөлж төрсөн мэт амаа ангаан хүнд эмсэлв. Тэр ганхсаар ариун цэврийн өрөө рүү орлоо. Тойлд өөхөндөө бүдүүн залуу биш. Харин булчинлаг тод царайтай царайлаг ир харагдав. Харин холбооны мөрдөх товчооны Купер эцэст нь хүлээж байлаа. Лабораториос ирсэн генийн шинжилгээний тайлангаа хүлээн авлаа. Нас барсан хүний биед бүр шин төрлийн вирус байжээ. Түүний үхэлд хүргэх чадвар нь Эболатай ийм зэрэгцэн. Гэхдээ агаараар тархдаггүй. Харин биеийн шингэнээр дамждаг. Халдварлах чадвар нь тийм ч өндөр биш ч. Өвчний хяналтын төвөөс хамгийн дээд түвшний тохиолдол зарлав. Яагаад гэвэл их үүсвэр нь тодорхойгүй. Тэгээд ч цоо шинэ вирус байсан юм. Тэр үед удирдлага шинэ мэдээлэл хүлээн авав. Венецэд нэг блогер нууцлаг вирусээр халдварласнаа сая л мэджээ. Гэвч тэр өдөртөөс хүнлэг бус байдлаар асуусан байв. Энэ их магадгүй вирус бүтээгчийн гарын хүн байж таарна. Купер Жордан 2 сааталгүй яаран. Энэ усан дээрх хотод хурч ирэв. Нааш цааш холхох хүмүүсийн царай төрх янз янз. Бүхэлдээ нэг л чихүүцмээр мэдрэмж төрүүлж байлаа. Хэдийгээр энэ вирус агаараар дамждаггүй ч Италийн цагдаа нар дайн эхлэх гэж байгаа мэт сүрчин байв. Тэд энэ шин төрлийн вируст тун их болгоомжилж байгаа нээлт. Завгүй мөрдөгчдийн дундуур нэвтлэн Купер Жордан 2 шууд унтлагын өрөө рүү орлоо. Тэд орон дээрээ харамсалтайгаар амиа алдсан үзэсгэлэнт бүсгүй блогерыг шууд олж харлаа. Азуурчны арга барил туйлын хэрцгий байв. Тэр бүү хил ханан дээр хачин жигтэй нэг тэмдэг хүртэл үлдээжээ. Орон нутгийн цагдаагийн ажилтан энэ нь Египтийн дүрс бичиг гэж тайлбарлав. Утга нь гоо үзэсгэлэнт бэлэгддэг аж. Энэ жижигхэн шиг мөрч хэргийг улам нууцлаг өнгөтэй болголоо. Жордан удалгүй. Тэр бүсгүй амьд ахуйдаа оруулсан бичлэгийг олжээ. Бичлэг дээр түүний царайд айдас тодорч хэн нэгэн өөрт нь хор хүргэх гэж байгааг мэдэрсэн мэт байв. Одоо үүнийг батлах аргагүй болсон. Талигаач вирусын бүлэглэлтэд яаж орооцогдсныг тогтоох боломжгүй ч нэг зүйл бол тодорхой. Энэ бичлэг цахим орчинд гал шиг тархсан нь гарцаагүй ямар нэг анхааруулга агуулж байв. Яг энэ үед Куперт дээд газрын дуудлага ирлээ. Тэднээс гар дээрх ажлаа орхиод аль болох хурдан Нью-Йорк руу буцахыг шаарджээ. Учир нь загварын сэтгүүлийн нэг редактор ажилчдын хоолны газарт өөрөө шатаж амиа алдсан байв. Ямар тач тэд эхлээд дотоодын энэ хэргийг авч үзэх ёстой байлаа. Тэд маргааш өглөө эрт онгоцоор явхаар тохиролцов. Купер Жорданыг буланд суусан царайлаг залуутай үе харц солилцож байгааг анзаарав. Тэгээд учраа мэдээд шалтак тоочин төрүүлж явлаа. Тэр хамтрагчаа энэ хотод жаахан ч гэсэн романтик учралтай болоосоо гэж чин сэтгэлээсээ хүсэж байв. Гэвч Куперийг кафе дөнгөж гарангууд хар хувцастай 2 хүн гинэт дайран ирлээ. Нөгөө тал бэлтгэлтэй ирсэн нь элт цохилтон ч хайр найргүй байв. Купер хамаг хүчээ шавхан зуралдаанаас мултарсан ч нэгэн тойрч урдаас нь зам тосон зогсов. Сандарсан зурт тэр ухарсаар шахам цохиулж эхлэв. Аз болж энэ газар барилгын талбай байлаа. Орчны тогтцыг ашиглан Купер өрсөлдөгчөө амжилттай оновчээ. Гэвч үлдсэн хар хувцастан удалгүй араас нь гүйцэн ирэв. Аргаа барахтаа тэр ос шүүрэн авч нөгөөхийн толгой дээгүүр өглөв. Тэгээд хүндийн хүчийг ашиглан түүнийг эсрэгээр нь устгаж чадлаа. Харин энэ үед Жордан аль хэдийн кафений царайлаг залууг даган түүний байр руу утсан байв. Нүдний өмнөх дүр зураг түүнийг жинхэнэ алмааруулв. Энэ чинь жирийн хүний сууц биш. Харин тансаглалаараа дээд зэгтээ хүрсэн ордон байв. Шүнжин янаглан хонсны дараа кафений царайлаг залуу өрөөнөөс чимээгүйхэн гарч одлоо. Хөлсөн цутасан Жордан гинэт цочин сэрэв. Тэр ам цангаж тэсхийн аргагүй болсон байлаа. Тэр дараалан хид хідэн шил ус залгилж орхив. Жордан аажмаар тойл руу дөхөв. Тэр тодорхой мэдэрч байлаа. Би энэ хачин жигтэй өөрчлөгдөж эхэлжээ. Яг л жирэд тохиолдсон явдалтай адилхан. Жордан бачимд нь нүмергөөс өхөн. Тойл руу харахад царай төрхөөс эхлээд би галбар нь хүртэл тэнгэр газар шиг эргэж өөрчлөгдсөн байв. Нөгөө талд Купер хамтрагчтай юу тохиолдсныг огт мэдсэнгүй. Өчигдөр орой хар хувцастай 2 хүнийг устгасныхаа улмаас өглөө эртэл орон нутгийн цагдаад баригджээ. Купер яран өөрийгөө мөрдөгч гэдгээ тайлбарлав. Тэр цааш нь наривчлан тайлбарлах гэж байтал орон нутгийн нэг эмэгтэй албан тушаалтан гинэт суслах тушаал өглөө. Тэр бүр дээрээс нь 2 айхтар мэдээ дагуулж ирсэн байв. Нэг нь Куперийн хамтрагч Жордан учир битүүлгээр алга болсон явдал. Зочид буудлын өрөөнд дэх зүс бүрэн бүтэн зодооны уул мөр огт байсангүй. Бүр хяналтын камерч түүнийг гарч явахыг бичиж авч чадаагүй. Хоёрт өчигдөр шөнө Купер руу дайрсан хар хувцастай 2 хүн. Тэд бас үл мэдэгдэх вирус тээгчид байсан нь тогтоогдов. Купер тэдэнтэй хавтал болсон. Тиймээс тэр даруй тусгаарлалтад орж иж бүрэн шинжилгээ өгөх ёстой байв. Аз болж Куперийн шинжилгээний хариу сүрэг гарлаа. Гэвч яг тэр мөчид газрын даргын дуудлага араасаа ирэв. Тэр Куперт Нью-Йорк руу нэн даруй буцах тушаал өглөө. Тэнд нөхцөл байдал бүрэн хяналтаас гарчихсан байв. Хүний бие өөрөө шатсан хид хідэн хэрэг дараалан гарчээ. Дарга Жорданыг болохоор хүн явуулна гэж батлсны дараа Купер их орон руугаа буцах нисдэг тэргэнд яаралтай суулаа. Харин Ромын зах дах нэгэн хувийн эдлэн дотор нэгэн баян бизнесмен шилдэг алуурчинтай утсаар ярьж байв. Тэр байв өөрийнх нь анхдагч ийцийг хулгайлаад зогтсон гэж хэлв. Тэр зүйл бол өөртөө хэрэглэгч байв. Эсвэл түншүүддээ тэнгэрийн үнээр зарагч бай асар үнд нөөц байлаа. Тэгэхээр гэгдэх тэр үзэсгэлэнт вирус аль хэдийн нэгэн нууц байгууллагын атганд бат орсон байжээ.
Зөвхөн пирамидын оройд суудаг хүмүүс түүнийг хүртэх хэрэгтэй. Хэрв хэн нэгэн дүрм зөрчин дураараа тараавал түүнийг хайр найргүй устгах нь дараа нь яаж өгснийг нь хинч мэдэхгүй өнгөрнө. Энэ байг цэвэрлсэний дараа ганц нүдтэй азуурчин дахин шин даалгавар авав. Учир нь энэ вирус биеийн шингэнээр дамждаг. Баян эзэн аль хэдийн хэд хэдэн халдвар авсан хүнийг изүүлчихсэн байлаа. Ганц нүдтэй азуурчин вирус өргөн хүрээнд тархахаас өмнө бүх халдвар авахстыг устгаж энэ халдварын гинжийг бүрмөсөн таслах ёстой байв. Азуурчин өөрөө ачаалсаа дийлэхгүй. Үнэхээр гар мухардаж байгаагаа гомдлоо. Баян нэр түүнд дахиад жаахан төвч гэж хэлв. Тэр саяхан Венецэд 2 хүний алджээ. Одоо тохирох хүмүүсээр хүчээ нөхөж байгааг нь утсаа салгасны дараа камер баян эзний тансаг даруулт онгоц руу шилжив. Ийм хөдөрч хэрэг ирийг үнэндээ бараг даал хүрсэн гэж хэн санах билээ. Илэрхий тэрч бас үзэсгэлэнт вирусын ашиг хүртэгч байв. Гэхдээ өөрөө шатах уршиг түүнд туссангүй. Харин энэ үед ганц нүдтэй азуурчин тойроо замаар явсаар Жеред мис засал хийсэн гоо сайхны имлэгт хурж иржээ. Тэр ихлээр технологийн аргаар хяналтын сүлжээг тасалж дараа нь буу барин шууд дайран орлоо. Гэтэл мис заслын өрөөнд ормогцоо. Тэр хүлээн авахч эмэгтэй цогцыг хэсэглэн задлаж байгааг харжээ. Энэ амьтан чинь хажуугийн оролцоогоор ажилтдаг мис засалж байсан гэж хэн мэдэх вэ? Түүнд хэрэгтэй бүх материал бүгд хууль бус аргаар олддог байжээ. Ганц нүдтэй азуурчин хүлээн авахчийн тэр хачин донг тоосонгүй. Тэр зөвхөн тэр эмэгтэй халдвар тээгч вирусыг яг хинт дамжуулсныг л мэдхийг хүсв. Би тангараглая. Ганцхан тэр нэг үйлчлүүлэгч л байсан. Харин шинээр төрсөн мэт болсон Жерри гаг амшиг хаалга тогшиж буйг огт мэдсэнгүй. Тэнгэр өгсөн мэт царай зүс булчинлаг бидэд түшиглэн. Тэр эцэст нь нэг үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй болж чаджээ. Саяхан дасгалаа дуусгаад шүршүүрт орохоор гүйж орсон байтал ганц нүдтэй азуурчин чимээгүйхэн дотогш нэвтэрчээ. Жерри төрүүлж хөдлөлөө. Тэр бүр нөгөөтөөгөө хид хідэн их солилцоо дамжив. Гэвч ганц нүдтэй азуурчин шууд алхаар дайрсангүй. Харин сүүлийн үед хідэн найз бүсгүйтэй болсон бэ гэж асуув. Ганцхан нэг гэж мэдмэгцээ. Ганц нүдтэй азуурчин Жерриг тэр даруй нөгөө эмэгтэйгээ дуудаж ирүүлэхээр шахав. Жерри ятгах үзэн. Найз бүсгүй нь би тавгүй байна гэж шалтгаалаад хамгийн наад зах нь маргааш л гарч чадна гэв. Аргагүй байдалд орсон Жерри ганц нүдтэй азуурчны дагуулan өөрийн биеэр найз бүсгүйгээ хайхаар явлаа. Гэвч найз бүсгүйнхээ хаалгаар дөнгөж ормогц. Хоёул ямар нэг юм маш буруу болсныг шууд анзаарчээ. Дөрвөн хананд цусны мөр дүүрэн байв. Буланд нь унаж үлдсэн махархаг хайсны үлдэгдэлч харагдана. Жерри балмагдан зогсох тэр мөчид найз бүсгүй нь гинэт булангаас үсрэн гарч ирв. Вирус халдварласны дараа хуурч өөрчлөгдөхөд зөвхөн төрх нь өөрчлөгдөхгүй. Хүч чадал нь ч бас нилээд нэмэгддэг аж. Жерри ямар нэг юм ойлгосон бололтой. Тэр хайруулын тавг шүүрч аваад найз бүсгүй рүүгээ ширүүн цохив. Нөгөөх нь эсэргүүцэх тэнхэлгүй болсныг хараад тэр дахиад дайрч очиод эцсийн цохилтоо өглөө. Ингээд түүнийг газарт нам цохиж унгав. Одоо халдварын гинжний сүүлчийн холбоос ариллаа. Одоо Жерриг л устгах чухал. Ганц нүдтэй азуурчны даалгавар дуусна. Үхэл ойрцныг мэдэрсэн ч юм шиг. Жерри доторх үнэн үгээ барьж дийлэлгүй хэлв. Тэр багасаа л төрхөөсөө болж гадуурхагдаж ирсэн. Одоо л нэг шинэ амьдрал олсон. Цаг хугацаанд жаахан богино байсан ч тэр аль хэдийн сэтгэл дүүрэн хангалуун байв. Би угаасаа алдах юмгүй хүн. Жерригийн энэ хинэггүй ятлаа 50 байдал. Ганц нүдтэй азуурчны хүртэл бууга доош тавихад хүргэв. Хоёул ресторан орж хооллов. Ганц нүдтэй азуурчин вирусын гарал үүслийн тухай өөрөө ярьж эхлэв. Үнэн дээр тэр өөрөө вирусын анхны халдвар авагчдын нэг байжээ. Түүнд лабораторид тусгаалan ялгсан өндөр цэвэршилттэй дээж хэрэгэлсэн. Тэр нь хүний биеийг эсийн түвшнөөс нь хувьсган өөрчилж чадна. Зөвхөн царай зүсийг нь өөрчлөөд зогсохгүй. Эрүүлч хэрэг биеийг өгнө. Бүр залуужуулах чадaltaй. Тэгээд ямар ч сөрөг нөлөөгүй. Ийм тэнгэрт хадсан технологи асар их хөрөнгийг дагуулна гэсэн үг. Яг үүнээс болоод лабораторийн техникийн ажилтнууд туршилтын хувилбарыг хулгайлжээ. Мөнгөний төлөө нууцаар тараасан байна. Ингээд л халдвар газар авсан. Харин ганц нүдтэй азуурчны хийх ёстой зүйл бол албан бус суугаар халдвар авсан эдгээр хүмүүсийг устгах явдал. Тэр Жерриг амьд үлдээсэн шалтгаан нь түүний ясанд шингэсэн харгас хатуу чанарыг олж харсных. Түүнийг азуурчин болгон сургахаар шийджээ. Тэгээж Жерри өөрийнх нь хүүтэй их төстэй байв. Жерри итгэж ядсан янзтай уулга алдав. Та бол 30 гаруйхан настай л харагдаж байна. Таны хүү тэгээд хэдэн настай байх юм? Би аль хэдийн 65 настай. Харин энэ үед Купер онгоцоор Нью-Йорк руу аль хэдийн буцаж иржээ. Тэр хамтран ажиллагчаасаа хэргийн учир начрыг мэдэж авлаа. Үнэн дээр яг нэг өдрийн өмнө Нью-Йоркийн загварын сэтгүүлийн ажилчдын хоолны газарт хоёр ажилтан гоо сайхны хагалгааны тухай ярьж байв. Нэг эмэгтэй редактор цонхисан царайтай хурж ирээд суулаа. Бурчгар үстэй ажилтан түүнээс санаа 50 зүгээр үү гэж асуулаа. Эмэгтэй редактор сонссон ч үгүй мэд. Ширээн дээр рашааны усыг шүүрч ав. Бурчгар үстэй ажилтан түүнийг хорих гэсэн ч тэр сандлаар ширүүн цохиулаад газарт савж унав. Энэ үеийн эмэгтэй редактор яг галзуурсан аратан шиг байлаа. Бас хүч нь аймаар их болсон байв. Бусад хамт олон айж байсан ч гар утсаа гаргаж бичлэг хийхээс өөрсдийгөө барьж чадсангүй. Эмэгтэй редакторын харц гинэт гүлэн царцав. Дараагийн мөчөд тэр цус болон тесэрч сарнив. Ойрхон байсан бурчгар үстэй ажилтан айсандаа нүдээ таглав. Хин санах билээ осол болсноос 10 цагийн дараа талигаачийн илэгний халуун одоо ч 180 хэм байжээ. Тэгээд ч өсөрч цацагдсан цус нь
Ойр орчмын 20 гаруй хамт ажиллагчдад халдвар тараасан байв. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу бүгд эерэг гарчээ. Одоохондоо харахад гайгүй хэвэн мэд. Гэхдээ хизээ. Гинэт хяналтаа алдаж бүр тесэрч дэлбэрхийг хинч мэдэхгүй. Энэ бол үзэсгэлэнт хор хэмээх бүтээлийн 1-3 дугаар ангийн агуулга байлаа. Цаашид 7 хоног бүр нэг анги шинжлэгдэнэ. Таалагдсан бол үргэлжлүүлэн анхаарал хандуулаарай. Дараагийн удаа уулзъя.